Ганагийн сүгт давтай морил. Энэхүү цуврал нь батлагдаагүй үлгэр домгийн шинжтэйч хүмүүсийн дунд ам дамжин яригддаг хууч ширэтүүдийн бөгөөд таны амралт чөлөөцөгт зэрвэлсэн билээ. Би одоо 16 настай. Намайг 13 хүрдэг жилийн 100 манай өвөө эмээ хоёр зовслонгийн байшин түрээслээд 3 сар байх болсон юм. Эмээ өвөө хоёрт би дүүтэйгээ бас 3 жаахан үеэл дүүтэйгээ хамт байхаар болсон л тоо. Тэр хавьд нилээд олон байшин байх боловч дотор нь хүн амьдардаг нь тун цөөхөн намгүм газар байл. Тэмдэж ойр хавьд халуун усны газарч олдохгүй хэцүү. Иймээс бид 5 хоног цусландаа байж хагасуудын сая өдрүүдэд хот руу гэрэлүүг харж явахар болсон юм. Тэр зовслонгийн байшинд анх хөл тавихтал надад дотор зарс хэмээр сонин мэдрэмж төрөд байсан. Яагаад гэдгийг ч мэдэхгүй. Дүүгээсээ чамд хачин мэдрэмж төрөхгүй байна уу гэж асуудал нөгөөх маань шинэ газар ирчихсэн бөөн баяр хөөр болоод намайг тоож байгаа шинжиж алга. Би дотроо дэмий юм бодож өөрийгөө айлгаж дэгээд өөрийгөө тавьшруулад дотогш орлоо. Аав ээж авга ихч гурван маань байшин дотор хөргөгч хэвс ширээ сандал зурагт хүнжил гудас хүнсгээд ойр зур хэрэгцээ зүйлсийг оруулж төвхнүүлж өгчөд хот руу буцсан. Тэднийг явах үед нар аль хэдийн энэ уулын цаагуур орж байлаа. Манай түрээсэлсэн байшин 2 давхар их том. 2 давхрын өрөөнд би тусдаа ганцаар орохор болж хажуу талын өрөөнд дүү маань нэг үеэлтэйг хамт орохор болсон юм. Уг нь 2 давхар маань 3 өрөөтэй л дөө. Гэвч байшингийн эзэн анх түрээслэхдээ энэ цоочтой өрөөнд юусоо орж болохгүй шүү гэж сануулсан. Биднийг яагаад гэж асуухад дотор нь элдв хог навш байгаа юм. Зүгээр л тэр өрөө рүү бити ойрторой гэж товч хариулсан да. Харин нэг давхарт 2 өрөө байх өгöd нэгэнд нь өвөө эмээ хоёр маань 2 жижиг үеэлтэй хамт орж нөгөө өрөө нь галтгоо байл. Галтгооны цаахан талд маш жижигхэн харанхуй галын өрөө байрлана. Тэнд хонсон ихний 2-3 өдөр ямар ч асуудалгүй амгалан давин л өнгөрсөн. Тэгээд л дараанаас нь өнөөх хажуу талын цоочтой өрөөнөөс шүн болохоор л элдв сонин дуу чимээ сонсогддог болсон. Миний өрөө 2 давхрын 3 өрөөний яг голынх нь байсан болохоор би анх 2 дүүл шуугилтаа тавьж гэж бодоод нэг тоогоогүй. Тэгтэл нэг шөнө 2 давхарт цуг байдаг 2 дүү маань айгаад байна гэд нэг давхарт өвөө эмээ хоёрын том өрөөнд хамт унтахаар доошо буучлаа. Би бас өвөө эмээ дүү нартайгаа хамт унтахыг хүссэн ч өрөөнд нь багтахгүй байсан болохоор тэр том байшингийн 2 давхарт ганцаараа онохор болсон. Уг нь ч айж эмээгээд байх хэрэггүй л дээ. Тэгээд ч тэр өдөр сайхан өдөр байсан болохоор би бас нэг хэм бодсонгүй. Тэр шөнө эмээ доо давхарт интернетээ унтрах мартчихсан. Бас миний утас дүүрэн зэнэгтэй байсан болохоор би баярлал утсаараа бичлэг үзэж дуу сонсож тоглоом тоглож шивтлээ. Шөнийн 3 өнгөрч 4 цаг болохын ханалтад өнөөх өрөөнөөс чимээ дахиад л сонсогдож эхэлсэн. Өмнө нь сонсогдож байсантай яг ижилхэн хүний алхах чимээ бас ямар нэг юм шалан дээр түтгийн унахтуу. Яг ундгаж байсан миний хамаг нойр орм өргөө алгуулж зүрх түгшээд явчихлаа. Би эхлээд 2 дүүгээ гэж бодсон ч тэр хоёрыг доо давхар тунтж байгааг санаад гинэт хачин болж айсандаа хамаг бицараас хийсэн. Өөрийгөө тавьшруулах гэд магадгүй доо давхраас нэг нь дээш гарч ирсэн болов уу гэж бодсон ч энэ хуучин байшингийн модон шатн хүн явхад ямар чанга чахарч дуурдаг билээ дээ. Тэгэхэд шатны чимээ огт хараагүй. Сага 4 болж байсан тул гадаа үүр цайж эхэлж байлаа. Жохон л айцаад исчүүл эмээгийн босдог цаг болно доо гэж бодоод хүнжилтөө шургаад чихээ таглаж явцсан. Өнөөх түт хийж унах чимээ ганцхан удаа сонсогдоод өнгөрсөн ч алхах чимээ нь огт тасарсангүй. Цаг артал эмээгийн сэрэг цаг болоход 40 минут дутуу. Амьдралдаа цаг ингэж удаан өнгөрөхийг үзсэнгүй. Байн утасныхаа цагийг шалгавч минут урагшлах шинжгүй. Гэтэл өнөөх алхах чимээ миний өрөөний үүдэн сонсогдоод эхэлдэг юм. Түрүүн арай бүдэг хол сонсогдож байсан бол одоо яг өрөөний хаалганы гадна ямар нэгэн зүйл холиход байна. Алхахаас өөр ямар ч чимээ алга. Эмээгээ дээшээ гараад ирээсэй гэж залбираал хэвтээд байла. Гэвч шат чахраагүй болохоор тэр чимээ эмээ биш. Хүнжлөөрөө өөрийгөө намгучаад нүдэ ханаад ханд наалт өвтж байтал миний өрөөний хаалга аажмаар онгоожгаа сонсогдоод бүр нөгөө зүйл чинь ороод ирэх шиг болсон. Тэгснээ
бүр яг орны хажууд алхах чимээ сонсогдсон. Би өөрийгөө хүчлэн байж нэг зөрөглөөд эргээд тартал өрөөний хаалга нэрэл цэлит лонгоочсон байсан. Тэгэд нэг цагаан дөрөс хаалганы цаагуур зурус хийгээд алгуулсан. Эсвэл тэгэд санагдсан байх л та. Тэгэд л би айсандаа шууд ухаан алдчихсан байж үлээ. Нэг сэргээд цаг артал аль хэдийн өвд болж байна. Хаалганы дэргэд үеэл ман зогсож байснаа. Эмээ чамаг босгинэ гэв. Би босоод өөрийгөө төлөнд гартал царай маань баайдгаараа цонхийчихсан нүдний доод талд хүн харахад илт мэдэгдэхүйц хөхөрчихсөн байсан. Ойлгохтой унтаагүйгээ мэдж байсан ч ийм болтлоо нүд хөхөрнө гэж баймаар гумдаа гэж гайхсаар доошоо буув. Доош буутал өвөө маань намайг хараад царай чи ачаавэ амар болцсон байж тээ гэд уулгалцсан. Би өчигдөр шөнө сонсон харсан зүйлсээ ярих гэж бодсон ч зүуд байсан юм билүү. Хүмүүсийг дэмий айлгаад явах вэ гэд дууг өнгөрсөн л дөө. Хоолоо идчихгээд байж байтал эмээ намайг дэлгүүр яваад ир гэхээр нь өрөөрөөгөө уцаа авахар гартал өрөөний манд цонх цэлийт лонгоочсон байсан. Би доошоо буухтаа цонхоо хаснаа санаж байна. Хоёр дүү орж тоглож байгаад онгойлгосон болов уу гэж бодоод бушуухан өрөөнөөсөө гарахыг бодлоо. Өрөөнөөсөө гарахдаа өнөөх гайтай цоочт өрөө рүү хартал тэр хаалх нь үйл ялэг завсар гарчихсан байсан гэж. Би айсандаа шатаар хар ирчээрээ гүйж байгаа дунаад хөлөө ивгүй болгочихсон. Гэхдээ явж болохоор байсан тул хүнд хэлэлгүй хамгийн ойрхон байдаг дэлгүүр рүү гараад алхачихлаа. Тэгээд дэлгүүрт ортол тэнд байсан танихгүй ихч над руу нэг сонирхсан. Чи ямар гэж бозор буртаг дагуулсан үгт вэ гэдэг байгаа. Би гайхаад харсан ч чамайг юм дагаад байна штэ гэсэн. Доктор бүр хачин болчоод нэрээ мөхч би одоо яах вэ гэхэд өнөөх ихч өөрийгөө удган хүн гэдгээ хэлсэн. Тэгээд надад чи маргааш нар буухаас өмнө өдрийн 14 цагийн алдаад нэг том хүнтэй хамт манад төрөө тэр. Бас өнөөдрөөрөө заавал хүнтэй хамт унтаарай. Ганцаар унтаж болохгүй шүү гэж загсан. Би ч заа гэд эмээгийн загсан тосыг аваад гэрэлүүгээ гүүг шахав арьсан л та. Тэгээд өвөө эмээ хоёртоо харсан сонсон зүйлсгээд дэлгүүр тааралцсан их чинь хэлсэн бүхнийг нэгднэггүй илтэл тэр хоёроо хоёулаа. Чи чинь тэгээд тэр дорн хилдгүй яадаг хөвгтөв гэд намайг нэлээлцэн мэлсэн л те. Тэр өрөөд би өвөө эмээ хоёртоо хамт дайжгүй тайванс. Маргааш нь эмээ бид хоёр өнөөх удаа ихч тэр очлоо. Тэгтэл тэр ихч бидэнд хоёр өөхөн чулуу, хоёр үхрийн сэр, хоёр үхрийн шагаа бэлд. Бас над байшиндаа анх ирэхэд чинь байсан хоёр зүйлийг аваад ир гэж явуулсан. Бид чийлсэн зүйлийг нь бүгд энэ бэлдээд байшинд анх ирэхэд ханы шүүгэнд байсан хүүхэлдэйн сүвнэр бас хуучин зүйлд хоёрыг аваад очив. Учир нь тэр хоёр зүйл гоё санагдаад харна би ханы шүүгэнээс аваад өөрийнхөө унтдаг өрөөнд тавьчихсан юм л та. Ингээд засал эхлэх болов. Удгын ихч надад юу ч сонсогдож ямар ч дотны ч үний хоолоогоор чамайг дуудаж байсан. Яасан ч нүдээ нээж болохгүй шүү гэж хатуу сануулаад заслаа хэлсэн. Эхэндээ гайгүй хэц ингэргэний дуунаас өөр элдв зүйл сонсогдсонгүй. Гэвч удалгүй өнөөх гайтай алхах чимээ хажуу тасралтгүй сонсогдож байснаас сүлд бүр аавын хоолоогоор намайг миний өхөн гэд дуудах шиг болсон. Би шууд нүдээ нээчмээр байсан ч тэр их чи хэлснийг санаад нүдээ тасаа найд гүрэж гисэн. Удалгүй миний гаранд маш цэв хүйтэн амьгүй юм хурж байгаа мэдрэгдээд эхэллээ. Би айсандаа чимээгүй уйлж байсан ч нүдээ огт нэгээгүй. Ийм аимшигтай үйл явдал хэсэг үргэлжилсэний дараа засал нэгэн дууссан да. Удгын ихч та нар гүйдэлтэй юм шүглсэн байшинд орж аазуулахад чам наалцсангүйд л удаагүй байсан болохоор бүрэн мөсөн салгаж авч чадлаа. Тэр гүйдэл чамааг энэ сүвнэр зүйлт хоёрыг өрөөндөө аваачаа тавьчихснаас болсон байна. Тэр байшин гурдан түрээсэлж байсан нэг эмэгтэй нөхрийнхөө дарамтнаас болоод амиа хорлож байсан юм. Тэгээд өөрийнхөө хамгийн хайртай тэр хоёр зүйлдээ хоргодоод үлдчихжилтэй зайлвал. Тэгээл чамайг тэр хоёр зүйлийг авчихвээ гэдээ араас чинь дагаад байж. Одоо зүгээр гэсэн. Удгын ихч тэгээд бидэнд ойрын 5 хоногийн дотор тэр байшингаас яралтай нүүх хэрэгтэйг үгүй бол тэр зүйл дахин наалдаж дахиж салах аргагүй болно гэдгийг анхааруулсан. Эмээ өвөө хоёр аав ээж рүү ярьж ийм болоод байна гэд ушуухан нүүхэр болсон доо. Өнөөх зүйл зүвнэр хоёрын байсан ханы шүгэнд нь буцааж тавиад байшингаа хүлээлгэж өгöd нүүцгээсэн те.
Илүү олон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Дахиад сайн байна уу? Хууч яриа 191 дээр иргэсэн сүнстэй дотор байрны түүхийг мань сонсон хүмүүс аль сургууль вэ гэж их асуусан байлээ. Би одоо ч эндээ сурч амьдарч байгаа болохоор цог сурдаг оюутнуудаа айлгах вэ, илдэв дэмий яриа гарах вэ гэд сургуулийнхаа нэрийг хэлэлгүй өнгөрье гэж шийдлээ. Ямар тач хятадд байдаг сургууль шүү. Бид хэлний бэлтгэл байхасаа л дөрвүүлээ нийлж найзалдаг байлаа. Бакалаврын байранд орохдоо 2-2-ороо салж өрөөнд орцгоосон юм. Найз бит хоёр жахаа өрөөндөө төвхөн жил байлаа. Харин нөгөө хоёр найзын маань өрөө нь яг л олон жил нар салхи үзээгүй юм шиг харанхуй, гэрэлж эднэн хүртэл хизээ шатхуул гэмээр маш бүдэгхэн асдаг өрөө таарсан. Хамгийн эвгүй нь өрөөний ханан дээр баахан загалмаа зурчихсан. Тайвшралт хүрэх зам энтергээд англиар маш уртын бичээд үлдээчихсэн байсан. Бүр хаалганыхан дээр шарын шашны харамуу зүйл оруулдаггүйгэх нэг тийм сахиус шиг юм наачсан байл. Бусад өрөөнүүдэд ширээ сандал хувцсны шүүгээгээд бүх зүйл иж бүрнээрээ байхад манай хоёр найзын өрөөнд л ганц ор хэмхрэх шахсан ганц ширээнээс өөр юу ч байсангүй. Надтай нэг өрөөнд орсон охины ихч хэдэн жилийн өмнө яг энэ дотор байранд амьдарч байсан юм байна. Ихчийнх нь хэлснээр бол манай нөгөө найзуудын орсон тэр өрөө хэдэн жилийн турш түгжээтэй байсан. Огтхон оруулдаггүй байсан гин. Гэтэл харин биднийг очдог жил өрөөний хүрэлцээ муудаад манай хоёр л азгүй тийж тэр өрөөнд орчихгүй юу? Бид хоёр тэднийг айч нэгээд энэ талаар хэлэлгүй л өнгөрцгөөсөн. Өнөөх өрөөнд огт юм мэдэгдэхгүй бүтэн нэг семестр өнгөрөхөд найз бит хоёр ч тэр яриаг бараг мартаад байлаа. Гэтэл нэг өдөр нөгөө өрөөний хэр баргийн юмд буйртай ханддаг сэтгэл хөдлөлөө нүүрэндээ ил гараад байдаггүй найз маань бүр царайн цонхийгоод хачин болчихсон манай өрөөнд ороод ирлээ. Яасан бэ гэсэн чинь өчигдөр шөнө хан руугаа хараад уцаа оролдоо твтчихсэн. Тэгсэн чинь гин тараас нэг хүн маш хүчтэй түлхээд өрөөний найзгаа байна л гэж удаад эргээд тартал нөхөдх маань цаашаа хараад нам унтчихсан. Гайхаад нэрээр нь хид дуудсан ч нойр бөхтэй хүн чинь огт зэрэгүү. Тэгэл би шөнжи орноосоо босгоос жайж нам гүрийч хөвцөр өглөө нар мандад гэгээ орохоор л тавшраад унтлаа гэж ирлээ. Гэхдээ л ээлдэв юм мэдэрдэггүй хүн бол хамгийн амар өрөөнд байсан ч мэдэрдэггүй юм байлээ. Түүнээс хойш тэр өрөөнд дахиж тийм зүйл гарсан гэж ярээгүй. Бас тэр их чин сурдаг байсан гэж ярьсан өрөөний охин маань амралтаараа Монголд нэг бөөдөр очиж л дээ. Тэгтэл тэр бөө нь харж байгаад за хоёулаа иржтэй гэж. Гайхаад ээжтэйг хамт ирснийг нь хэлж байна уу та гэж бодож л дээ. Бөө мөрөн дээр нэг юм суулгачихсан байж штэ. Би чинь ойрд хүн дөргөөгүй юу гэж асуусан гэсэн. Ингээд мань хүнч бас засал ном хийлгэж сахиустай болоод буцаж ирж байсан юм. Бас нэг явдал. Би байрныхаа 5 давхарт амьдардаг юм. Манай байранд гэрэлсэн осууд ихэвчлэн 4 эсвэл 6 давхарт нь ордог байлаа. Бидний хэлний бэлтгэлд байхад манай доод 4-р давхарт амьдардаг байсан Монгол хос маш чангаар байнга л хэрэлдэж муудалцаад судалтаж байгаа нь сонсогддог байлаа. Гэтэл нэг өдөр тэр хоёр гинтэл хамаг ямаа хувцаа хүртэл үлдээгээд ором өргөө алгуулчихсан байсан. Гадаад оюутнуудыг хариуцсан багш нар зүгээр л муудалцаж салаад бүх юм хаяад Монгол руугаа буцсан гэдгээс өөр юу ч хэлээгүй. Тэгээд тэр өрөө бүтэн 2 жил дүгжээтэй байж байгаад саяхан л нэг шинэ хос тэнд нэмдэрч хэлсэн. Өмнөх хэрэн дээр дурдж байсан надтай хамт нэг өрөөнд байдаг байсан 2 хос найз маань яг тэдний хажуугийн өрөөнд орсон байсныг бүр сүултэл би олж сонссон. Тэр хосуудын алга болдог өрөөтэй яг залгаа хан талд нь манай найзын өрөөний өнөх үүдэнд хүн сууж харагддаг сандал бас ширээ хөрөгч нь барилдаг юм. Саяхан найзыг маань шүн унтаж байгаад нэг сэрэгт нь эрэгтэй хүний хоолоогоор хөрөгчнийх нь хараас яг л монгол хэлээр нэг юм шивнээд байсан гин. Маш тодорхой сонссон ч яг юу гэж шивнэснийг сайн сандгүй гэсэн. Бас хэд хоногийн өмнө үүрээр найз залуу нь орныхоо болон цаашаа хараа суучихсан. Дууссан байж тэгэл нэг юмд маш их харуулсангүй бовтнаад байж. Гайхаад яасан бэ гэд асуудал өөдөөс нүдээ том нээж гисарал. CS:GO-ийн нэг юм зарагдаад дуусчихжээ. Гэхээр нь шүнжин тоглоо сэрүүн байж тэ гэж удаад буцаад унтсан гэсэн. Өдөр нь найз залуугаас ирэхээр нь шүн юу дуусчих гэдээсэн бэ? Гэтэл бас л юу санахгүй шүнжин нам унтсан бос цууснаад санахгүй байна гэсэн юм л.
Би болохоор энэ байрны нөлөөнөөс болоод хүмүүс зүүдэндээ босч яваад зүг зүгээр сэрэн хүн шиг элдв юм ирээд явдаг өвчтэй болчдгийм байх таа л гэж үзсэн. Ер нь анх энэ байранд нүүж ирэхэд дээд курсийнхэн амар их арх удаг гарууд байсан. Анхандаа чи хичээл багтаа үед архитгаас өөр биугаач хийхвдээ гээл тоодох байсан. Харин одоо удаад байхад зарим нь тэр байранд галзуурчгүй тулд байнга согтуу байдаг байсан болов уу даа л гэж бодогдох болсон. Бас тэр хэрэлдэж залаад хамаг юмаа хаяад явсангийнхоос гинтэл ором өргөө алгуулчихсан. Хувцаач авахгүй яваад өгсөн гэдэг нь надад нэг л сонин санагтаад байдаг. Тэр хоёрт ямар нэг юм тохиолдсон биш үсттэй гэж бодогддогтой. Та яг одоо Ганагийн сувгтай хамт байна. Хэрвээ та өөрт тохиолдсон явдлаа ирүүлэхийг хүсвэл Instagram-ын Гана ТV болон Facebook-ийн Ганагийн сувг хуудас руу бичээрэй. Таны крилэр цэгцтэй алдаагүй хэмэл оюун ухаанаар биш зөвхөн өөрөө бичсэн бичвэрийг уншиж үзээд газар ус хүний нэр он цагийг нь өөрчлөд оруулах болно. Маш олон хүн болсон явдлаа явуулж байгаа учраас мессеж бүрт тэр дор нь хариу өгч амждаггүй. Гэхдээ заавал хариу мессеж voice явуулдаг шүү. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.